Бидний өдөр тутмын амьдрал хууль эрх зүйн харилцаан дунд өрнөж байдаг. Түрээсийн гэрээ байгуулах, шинэ бизнесээ эхлүүлэх зэргээр хамтран ажиллах бүрд бид эрх зүйн тодорхой үүрэг хариуцлагыг хүлээдэг. Гэрээ байгуулах тэрхүү мөчөд бүх зүйл тодорхой, итгэл дүрэн байдаг ч ашиг сонирхлын зөрчил, үл ойлголцол зэрэг тооцоолоогүй нөхцөл байдал ирээдүйд үүсэж, талууд хоорондын зөрчил түргэх эрсдэл хизээд оршин байдаг. Би бол гэрийн зас үүргээ биелүүлж төлбөрөө цагтан шилжүүлсэн. Гэтэл одоо бараа ирэхгүй байгаас бол миний ажил маш их алдагдал, хохирол хүлээж байна. Тэгэхээр би одоо шүүхэд хандаж одоо гэрээнээсээ таталдаж алдангаа хэмжилнэ. Эвэрлэлтийн саатал надад шалтгаалгүйгээр гарсан гэдэг билэн тайлбарлсан. Хэрвээ шүүхээр шийдвэрлүүлнэ гэх юм бол би ч гэсэн шүүхтэр өөрийгөө хамгаална. Гэхдээ шүүхээр явах юм бол энэ ч улам сунжаад хойлтонд маань ашиггүй шийдвэр гарна. Маргаан бүр өөрийн гэсэн зангилаатай. Хүчээр татах тусам зангилаа чангарч шийдвэрлэхэд улам хэцүү болдог. Тасарсан улсыг дахин залгахад хэцүү. Шүүхээр шийдвэрлсэн маргааны дараа бизнесийн түншлэл, харилцан итгэлцэл газар тунсан улс шиг үн цэнгүй болдог. Харин эвлэрүүлэн зуучлал танд ялагдагчгүй ялалт гэсэн шийдлийг санал болгодог. Эвлэрүүлэн зуучлал нь эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр харилцан ярилцаж тохиролцох замаар шийдвэрлэх шүүхийн бус арга бөгөөд талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцгүйц шийдлийг олоход зуучлагчийн зүгээс дэмжлэг үзүүлж талууд хоорондын харилцааны зөрчил маргааныг эвийн журмаар зохицуулдаг. Цаг хугацаа, зардлыг хэмнэж хаалттайгаар харилцан ашигтай шийдвэрт хүрдэг тул маргаан дуусгаад талууд хоорондын зөрчил арилдаг. Эвлэрүүлэн зуучлагч нь талуудын тохиролцооны агуулгыг нэгтгэн тусгасан эвлэрлийн гэрээний төслийг боловсруулдаг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд талууд хөндлөнгийн дарамт шахалгүйгээр хуульд нийцсэн эвлэрлийн гэрээ байгууллагаар онцлогтой бөгөөд эвлэрлийн гэрээ нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх боломжтой байдаг. Win To win